За тэгэхээр хоёр асуудлаар шийдвэр гаргасан. Эхнийх нь бол энэ улсын хурлын дарга асар олон ийм асуудлуудад одоо нэр холбогдоод байна. Тийм учраас энэ нэр холбогдоод байгаа тэр зүйлүүд нь зүгээрчгүй бас янз бүрийн ноцтой асуудлууд яригдаад байна. Тийм учраас энэ ноцтой асуудлууд нь ер нь үнийн эсхийг тогтоолох ажиллагаа явагдаж байгаа гэж найдаж байна. Тийм учраас энэ асуудал нь одоо хууль хүчний байгууллагаар тогтоогдоод асуудал хаашаа болно. Тэр хүртэл улсын хурлыг удирдах, даргалах ёс суртахууны ирэхгүй гэж үзэж байгаа гэж гаргасан. Ёс суртахууны тэгээ хууль зүйн биш, эрх зүйн биш тийм. Тэгэхээр хэрвээ үнэхээр энэ тэр одоо хүмүүсийн яриад байгаачлан асуудалд холбогдоод тэр нь одоо үнэхээр өмнө байгаад нотлогдох юм бол тогтоох юм бол бүхэл бүтэн одоо Монгол улс чи парламентын засаглалтай улс. Тэгээ парламентыг ингээд даргалаад байх нь зохимжгүй. Тэгэхдээ эсвэргээрээ тогтоогдохдоо гим зэмгүй тогтоогдоод гүтгэлэг гэдэг нь бас тогтоогдох юм бол ямар ч асуудал байхгүй. Энэ хүн цаашаа улсын хурлыг даргалаад явахад бол асуудал байхгүй гэдэг ийм л юм гарсан. Тэгэхээр энэ дээр бол хууль хүчний байгууллага шийдлээ. Гүтгэгдсэн тогтоогдвол хурлаа цаашаа удирдаад явлаа. Гүтгэгдээгүй нь тогтоогдвол одоо тэгээ өөр асуудлууд үүсгэлүүд тий. Гүтгэгдсэн тогтоогдвол одоо энэ хүн бол ёс зүйн хувьд хариуцлага хүлээгээд улсын хурлыг бол удирдах боломжгүй гэж байна шүү дээ тий. Хэрвээ ингээд удирдаад байвал яах вэ? Одоо чинь арслан бүлэг ч юм уу, буралдаа суухгүй ч юм уу, тийм хүн асуудал үгүй. Яг өчигдрийн байдлаар бол тийм асуудлыг бол яриаггүй. Гэхдээ мэдэхгүй байх тий. Ямар ч байсан бас бодох хэрэгтэй байна. Ямар ч байсан маш том асуудал нэр холбогдоод байгаа тий. Тэгэхээр үнийн эсгээ бас мань одоо улсын хурлын дарга өөрөө аль болох яаралтай тогтоолго бол бас өөрт нь ч гэсэн зөөр тий. Аль болох асуудлаа шийдээд тэгээ цаашаа явахгүй л энэ чинь хэр удаа ингэж үргэлжлэх тий. Монгол Ардын намын даргыг албан ёсоор одоо нөгөө эцлэг хүртэл одоо төсвийг эргүүлэхгүй байхад юм уу эргүүлэн татах зүйтэй гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр төсвийг эргүүлэн татах гэдэг нь үлдсэн хугацаанд 11 сарын 15-наас өмнө дахиад хилцүүлэх ийм цаг хугацаа юм бол байгаа гэж үзэж байна. Сангийн сайдын асуудлыг төсөв эргүүлэн татах боломжгүй гэж үзсэн. Тэгсэн үү. За өчигдрийн Арц намын шийдвэр бол Арц намын улс төрийн шийдвэр. Тэгэхээр энэ улс төрийн шийдвэрийг бас яаж хүлээж авах нь дахиад Ардын намын өөрснийх нь шийдвэр. Тэр хувь хүмүүс байна уу эсвэл нам институцийнхаа хувьд юу гэж үзэх нь бол тусдаа асуудал. Тэгэхээр төсвийг буцааж татаад дахиж оруулж ирэхэд асуудал бол байхгүй. Өмнө бид нар тэрийг бас үзсэн шүү дээ тийм. Надлан бодвол бас асар өндөр дүнтэй зардалтай урсгал зардалд хилцсэн ийм төсөв байна. Буцааж татаач гэсэн татахгүй гэсэн. Татахгүй гэсээр байгаа сүүлдээ татаж таарсан. 7 хоногийн дотор хулаад ирсэн. Тэгэхээр болохгүй юм гэж бол уг нь бол байхгүй. Гэхдээ би нэг зүйлийг зориуд хэлье. Харьцангуй сүүлийн 5-6 жилийн турш 5-5-аар нь тий 3-4-өөр нь их найдаар нь нэмж орж ирдэг байсан төсөв шүү дээ. Тэр бүхэл нодлонгийн 25 оны төсвөр төсвийн хүрээний мэдэгдэлд 26 оны төсвийн төсөөллийг юу гэж тавьсан бэ гэвэл 37 их найдгийг тавьсан байсан шүү. Нодлон хэрэг өмнөх засаг огцроогүй байсан бол 37 их найдын төсөвтөө байх байсан биз дээ бид нар энэ жилийн төсөв. Тэрнтэй харьцуулахад 32 их найд болоод нодлонгийнхоос нэг их найдаар буурч орж ирсэн. Ямар ч тач бүх юмд шудраг хандах хэрэгтэй. Бүх юмд би бол ерөөсөд нэг л байр суурь барьдээ шүү дээ. Шудраг гэж нэг л байдаг, үнэн гэж нэг л байдаг. Гэхдээ энэ одоо төсвийг дахиад шүүмжлэх нь зөндөө байна шүү дээ. Миний үнцэг бол ямар ч байсан би бол дотор айжс 3 4 5 их найдаар яг өмнөх шигээ нэмээд ороод ирэх вэ гэж айж ятал хасаад ороод ирсэн байхгүй. Би тэгээ энийг нь хэлсэн. Энэний төлөө намайг бас төсвийг бараг магтаад байна гэж хэлэхдээ би бол шүүмжлэлтэй сандж байгаа. Арчилсан нам одоо тохиолдол яг энэ даргын асуудал, тамга тэмдэгний асуудлыг бол өөртөө ингэ туулаад ирсэн ийм намынхан байгаа шүү дээ. Гэтэл одоо юу гэдэг Монгол Ардын намын энэ даргын процесс ингэж үргэлжилж байгаа. Энэ үед одоо хит их юм яарч сандарч гэдэг юм уу мэдээлэл хийж байгаа. Эсвэл энэ эсрэг намынхаа дотоод асуудалд нь хит их оролцсон ийм байдал нь өөрөө хэр ёс зүйтэй үйлдэх юм болоо. Амар эсрэгийн дарга бол одоо тухайлбал энэ намын дотоод асуудал руу бас нөгөө намын зогсгүй ёс зүйгүй үйлдэх юм байна. Яг нэг талаасаа харахад бол тухайн намын дотоод асуудал боловч энэ нэр холбогдоод байгаа хүмүүс нь төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байгаа хүмүүс байгаа байхгүй да. Нэр холбогдоод байгаа энэ одоо улсын хурлын дарга маань өөрөө сая Ардын намын дарга болчихлоо шүү дээ. Яг түүгээрээ Ардын намын даргаараа дангаараа байсан бол Ардын намын асуудал. Харамсалтай нь
энэ асуудал бол төртэй холбогдоод ирж байгаа байхгүй юу? Нэг талаасаа улсын хурлын дарга байгаад идэг. А нөгөө талдаа нөгөө ерөнхий сайд нь байгаад идэг тийм. Ингээд ерөөсөө чи төртэй холбогдоод байгаа. Түүнээс биш гадуур сул явж байгаа намын удирдлагын асуудал байсан бол өстой оролцох Хууль утгагүй. шүүхийн байгууллагаас одоо гин буруутайгийн тогтоогоогүй бол хэнийг ч гин буруутай гэж Гин буруутай гэж үзээгүй л дээ. Огт үзээгүй шүү дээ. Гэхдээ Гин буруутай Зарим хүмүүс тогтоогдох эсхийг бол бид нар мэдэхгүй. Нэр холбогдоод байна гэж байна. Тэгэхээр эн чинь асар өндөр дээд албан тушаалтай хүмүүс аль аль нь ерөнхий сайдч их хурлын дарагч тэр. Тэгэхээр энэ нэр холбогдоод байгаа нь өөрөө та нарт ихтэй төсөөлдөө одоо нэр холбогдно гэдэг чинь бас тийм сайн зүйл биш. Тэгэхээр энийг улсын хурлын дарга өөрөө яаралтай цэвэрлэх хэрэгтэй. Асуудал байхгүй бол тийм биз дээ. Одоо энэ Монгол улсын хэмжээнд ч гэсэн улсын хурлын даргыгаа тийм ийм асуудалгүйгээл ингээл хоёр тал болоод талцаад идэг энэ асуудлаа өтөр төргийн нэг тийшээ болгооч. Хууль ёсны байгууллагаар нь өтөр төргийн шалгуулаад тогтоолгооч гэж байгаа. Тэгэхгүй бол парламент өөрөө муухай харагдаад байна тийм. Парламент өөрөө бас хүч сулрах аюултай байна. Тэр тусмаа одоо сүүлийн үед энэ болж байгаа процесс тийм ингээд ерөөсөй парламентын гишүүд нь ерөөсөй эмх замбраагүй байдал бараг орох гэж штэ ингээд ерөөсөй зүгээр сошиалараа нэг нэгээ бүтгэжээд өглөө босоход тэг нэгнийхээ эсрэг 3 пост оруулаад явж идэг. Тэгэхээр энэ парламентын дархлааг сулруулах бас тэг нөлөөлөх бийвэл гэж болгоомжлол арчсан нам бол. Парламентынхаа засаглалыг муухай харагдаад байна гэж штэ. Харагдуулахаа сэргийлж штэ. Тэг нэр холбогдсон хүмүүс удирдаад ахаар болохгүй байна. Өтөр төргийн асуудлаа шийдээд тэгээд даргалаа гэж байгаа байхгүй юу?